Сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр эцэг эхчүүд болон сурагчид маань Монгол нийтэд хэрхэн нэгдэж, ангидаа хэрхэн өсөлт үүсгэж бүртгүүлэх вэ гэдэг талаар сургалт орё. За ангийн багшаас буюу багш нараас ийм линк ирчихсэн байгаа. Эцэг эхчүүд болон хүүхдүүдэд. За үүн дээр дараад энэ дээр бол тест 103 гэдэг анги үүсгэчихсэн. За энэ рүү яаж хүсэлтээ илгээх вэ гэж хүсэлт илгээх дөрвөн дараад та нэвтрээд явж болно. Тэгэх юм бол заавал нэвтэр гэж яана. Эсвэл аппликейшнээ нээж ашиглах нь илүү оновчтой байдаг. За би бол аппликейшнээ нээгээд ашиглаж байна. За аппликейшнээ татаагүй бол та Store дээр татах гэж гарч ирнэ. Би татсан учраас нээх гэж гарч ирж байна. За энэ дээр шинээр үүсгээгүй шинээр бүртгүүлнэ. Нууц үгөө марцсан бол нууц үгөө сэрэх боломжтой. Миний хувьд сануулсан болохоор шууд орчъя. За амжилттай нэвтрлээ гэж байна. За энэ дээр одоо эндээс хайх гэдэг дээр нь дараад эндээс та 103 гэдэг анги олно. Энд байна. За 103 гэдэг хүрээл рүү ороод энэ хаалттай хүрээл тул эхлээд нэг дээрээ гэж байгаа. За одоо нэгт хүсэлт явуулна. Тэгхийн тулд байгууллагуудыг дараад хүсэлт илгээх гэж байгаа. Амжилттай илгээлээ гэж байна. Ингэсэн тохиолдолд цаашаа багш руу хүсэлт очсон гэсэн үг. Тийм болохоор багш одоо зөвшөөрөх юм бол шууд орчихно. За бид нар орчихсон хүрээлдээ нэгдэд орчихсон би хүрээлдээ орж үзүүлье. За нэгдэд орчихсон бол ингэж харагдана. Гишүүд нь харагдана. Постууд нийлсэн постууд нь харагдана. Энэ дээр дарахаар хүсэлт гэдэг нь харагдахгүй түүний энэ юмнууд харагдана гэсэн. За баярлалаа.